За сайн байцгаана уу. Намайг Төвшин Жаргал гэдэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорон шинээр ашиглалтанд орж байгаа 159 дугаар сургуулийн захирал байна. За манай сургууль 2021 онд байгуулагдсан бөгөөд 2022 онд банкнуудын санаачлагаар хэрэгжүүлж байгаа тэр бум мод сангийн хөтөлбөрөнд оролцож төсөл шалгараад ингээд сургуулийнхаа иргэн тойрон ногоон байгууламжийг байгуулахар болсон юм аа. Тэгээ одоо манай дээр 2023 оны хавар хийж эхэлсэн мод зүлэг маань сайхан ургаад ингээд ургалтанд бараг 100% та ургаж байна. За тэгээд энэ хөдөлгөөн буюу энэ төсөлд оролцох шалтгаан маань бол манай сургуулийн онцлог бол Сүхбаатар Чингэлтэй дүүрэг дээр дахин төлөвлөлтийн шинэ бүс буюу Сэлэв дэд бүтцийн хүрээнд шинэ сургууль цэцэрлэг байгуулагдсны нэг нь манай сургууль юм аа. Ингээ манай сургууль дээр дахин төлөвлөлттэй холбоотой иргэн тойрондоо 1500 га метр газар огт зүлэггүй бут модгүй ийм орчин сургууль байгуулагдаад бид нар тэр сургуулийн газраа хүлээж авсан. Ингээд тэр бум сангийнхантай холбогдсноор манай дээр 300 м квадрат талбай зүлэгжүүлэлт хийгээд 50 м хашлаган хайсан мод хийсэн 8 төрлийн 200 гаруй мод тарьсан байна. Ингээд мод бутаа бид нар энэ 100 хамтарч ашигласан. Ашиглаад ургуулад арчлаад ингээд явж гин. Тэгээ мод бутны ургалтын хувьд бол яагаад ийм сайн ургаж ийнэ гэж бодож байгаа гэхээр энэ төсөл маань өөрөө ганцхан тариад орхих биш. Яг тарих явцад нь болон арчлах явцад нь биднэрт байнгын сургалт өгч тэгээ арга технологийн зааж өгж байгаагаар их давуу талтай байна. Бид нар энэ төсөлд хамрагдсанараа маш их юмыг сурж авж гин. Модыг яаж тарих ёстой, хизээ услах ёстой, яаж тайралт хийх ёстой гэдгээс нөхсүүлээд бид нар маш их зүйлийг сурж суралцаж авж байгаа нь энэ төслийн давуу тал болж байна гэж харж байна. Цаашдаа ингээд 3 жил үргэлжлэх хугацаанд багш ажилчид болон хүүхэд сурагчид маань яг ингээд ногоон байгууламжийг хэрхэн тарих, хэрхэн арчлах, хэрхэн яаж үр дүнтэй ургуулах тал дээр суралцж байгаа нь энэ төслийн давуу тал болж байна гэж харж байна. Ерөнхийдөө бол нөгөө нэг Улаанбаатарын хэмжээнд дахин төлөвлөлтийн бүс гэдгээр маш их тоос шороо ихтэй ийм орчин байсан манай сургуулийн иргэн тойронд маш их нөгөө нэг өхмөл ургамал буюу шарилж их ургадаг ийм газар байсан. Тэгээ одоо ингээд энд ногоон байгууламж бий болсноор агарын чанар сайжирж гин. Тэд нар биднэрт бүр мэдгэж гин. Иргэн тойрны айл өрхийн хүмүүс нялх балчир хүүхдүүдээ яг манай сургуулийн хашаан дотор салхилуулахад их тааламжтай сайхан болсон байна гэж хүртэл ярьж гин. Тэгэхээр энэ бол биднэрт нэгдүгээр хөрсөнд чанар өөрчлөгдөж гин, хоёрдугаар агаарт чанар бас өөрчлөгдөж гин. Тэгээ жил болгон боломжоор бид нар ингээд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой юм байна гэсэн ийм бодолтой байна. Тэгээ энэ маань бас хүүхдүүдийн сурах, боловсрох орчинд эрүүл мэндэд нь эргээр нөлөөлсөн сайхан үйл ажиллагаа болж байгаа гэж бодож байгаа. Тэгээ манайх сургууль дээр эко клуб буюу одоо нөгөө нэг ногоон байгууламжтай арчлах, сурах ийм клубүүд урд нас ажилладаг байсан. Тэгээ энэ клубийнхаа ажлыг үргэлжлүүлээд тэгээ мод тарих, зүлэг арчлах, тэгээ дээрээс нь тасалгааны цэцэг тарих ийм сургалтуудыг хүүхдүүддээ яг нэм танхимын бус сургалтаар болон биологи эрүүл мэндийн багш нартайгаа хамтраад ингээд явуулаад үргэлжлээд энэ үйл ажиллагааг тасрахгүй авч явахыг зорж байгаа. За ингээд сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа энэ банкнуудын салбарын санхүүжилсэн тэр бум сангийн үйл ажиллагааны эхний сургуулиудын сонгон шалгуулалтанд шалгараад ажил төсөл хэрэгжүүлсэндээ бид нар баяртай байгаа. Тэгээд энэ банкуудын санаачилсан энэ ажил үр дүнгөө өгж гин. Тэр нь бид нар жишээгээр ингээд харж гин. Тийм болохоор энэ ажил цаашаа санхүүжилтээ шийдээд үргэлжилж яваасай. Олон сургууль цэцэрлэг, олон хүүхэд багчууд ийм сайхан ногоон орчинд сурж боловсроосай гэж хүсэж байна. Ингээд банкуудын холбоонд баярлалаа.